За сайн байцгаана уу? Та бүхэнд Инхчин эрүүл мэндийн цайны гол үйлчлэгч бодис найрлага үйлдэлийн талаар тайлбарлая. За өнөөдөр та бүхэндээ Инхчин бүр хамгаалах цайны талаар товч мэдээлэл хүргэе. За Инхчин бүр хамгаалах цай маань үндсэндээ 3 гол ургамлаас бүрддэг. Энэ нарийн навчид цахилдаг тхийн шиг болон ансны навч гэсэн 3 ургамал байгаа. За эдгээр ургамлуудад гол нь агуулгаддаг флавоноид болон эритоид гэд гол үйлчлдэг нийтлүүд байгаа. Тэр нийтлүүд маань яадаг вэ гэхээр бөөрийн эдсийн нөхөн төлжилтийг сайжруулад мөн өрөвсөл намдаах юм үйлдэлтэй. За мөн ансны навчинд агуулгаж байгаа гол нэгдэл маань бөөрнөөс үүдэлтэй хаван бууруулах, хаван хөөх ийм гол үйлдэлийг үзүүлдэг. За тэгэхээр энэ цаг ямар үед хэрэглэл илүү тохиромжтой вэ гэхээр монголчин бас сэрүүн уур амьсгалтай орн. Тэгэхээр хүйтний улиралд бөөрийн өрөвсөл бас хөдлөх гэдэг. Тэр үед бөөрийн өрөвслөөс сэргийлэх, бөөрийн төрөл бүрийн өвчлөлөөс сэргийлэх зорилгоор хэрэгжилж болно. Мөн ажлын нөхцөөс шалтгаалаад дөргилттай юм уу эсвэл чийгтэй орчинд ажилладаг хүмүүс маань бас бөөрийн өвдөлтөөс бүр эрүүл байх үүднээс Инхчин цайг бас хэрэглэхэд тохиромжтой юм аа. За бүр хамгаалах цайг 2 сар хэрэглээд дараа нь тодорхой хугацаагаар амраад өргөжлүүлж хэрэглэхэд тохиромжтой. За тэгээ 2-оос дээш насны хүүхдүүд ер нь голцоо 2-оос дээш насныхан хэрэглэх тохиромжтой. Мөн бүр хамгаалах цайг бөөрийн өвчлөлийн үед бөөрийн эмчилгээтэй хавсарч хэрэглүүл илүү үр дүнтэй болно. Гэхдээ мэдээж эмчилүүлж байгаа эмчээсээ бас давхар хэрэглэхэд тохиромжтой юу гэдэг заавар зөвлөгөөг авах нь зүйтэй юм аа.